манай төрийн дарамжчгийн дараа нар маань бас ажиллаа мэдж байгаа ахал гэж би бодож байгаа. За одоо ямар ч олуулаа ирдээ. Энэ зааланд яг энэ асуудлаар 25 хүн ирсэн байна. Одоо эсвэл нэг дарга нь ажиллаа мэдэхгүй болоод хоёр хүний дагуулад ирд юм уу, мэрэгчлэнээ дагуулад ирд юм яа гэдэг ойлгохгүй. Ер нь бол хөдөө орон нутаг сумдад бол маш хэцүү байгаа шүү дээ. Улаанбаатар хотод ч бас энэ байдал байгаа. Бид нар яг хуу нэг хүүхэд авах калори энэ төр гэл олон юм яриа л байна л да. Тэр хоолыг хийхдээ ямар тогоонд хийгээд, ямар савнд хийгээд, ямар тоног төхөөрөмж хэрэглэдэг байна. Тэр хоолыг идэж ууж байгаа анги танхимч нь өөрөө ямар байна вэ гэдэг дээр хин ч анхаарахгүй. Энэ эрүүл ахуйн асуудал. Би шудраг ус төрөл шинжилгээ газрын дараагаар ажиллаж байсан. Тэр үед над дээр байсан тоо бол 18 хүртэлх насны жил тутам 100 мянган хүүхэд хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөр өвддөг гэсэн тоо байсан. За энэ тоо одоо өссөн юм шиг л. Тэгээ бид нар энэ ирээдүйн 100 мянган хавдрыг бэлдээд байх ёстой мó гэдгийг би ерөөсөй ойлгохгүй байгаа. Энэ төр гарсан зөрчлүүд байна л да. Хүн сэдвэж хөнгө үйлдвэр амны хяналтын газар ханал хийсэн юм шиг байна. Хяналт шалгалтанд хамрагдсан байгууллагын 33.7% нь хүнсний бүтээгдэхүүнийг төрөлдсөн агуулгахгүй. Энэ бол хадгалалт болохгүй байна гэсэн үг. Хадгалалт болохгүй байна гэдэг бол хүүхдүүдтэй бид нар стандартын бус хадгалагдсан бараа бүтээгдэхүүн түүхийн эдээр хоол иж өгч гэнэ гэсэн үг. 1. 25% нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хүрэлцэн хангалтгүй гэж. 4 сургууль тутмын нэг нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж байхгүй гэсэн үг. 2 дугаар асуудал нь энэ байна. За энэ дотроо дахиад стандартын шаардлага хангаж байгаа хангахгүй асуудал энэ гэж байгаа шүү. 3 дугаарт 21.9% технологийн карт шимт хичээлийн үзүүлэлтээ бүрэн баталгаажуулаг байна. Тэгэхээр яаж та нар шимт хичээл хэдэн хувьтай өгч ингэж яриад байгааг би ерөөсөй ойлгохгүй. Одоо баталгаажсан хэсгээс нь л өгөөд байгаа юм билгүй үү? Дараагийн төгсгөлийнх нь 17.9% нь хэрэгжилж байгаа амтлагч хүнсний нэмэлтийн бүртгэл баталгаажаагүй. Бүгд найдах Солонгос улс ходоодны хорт тавдраараа дэлхийд нэгд ордог байсан. Гол үндсэн суурь шалтгаанаас судлаад үтсэн хүнсний нэмэлт амтлагч байсан. Одоо манай эрүүл мэндийн яамнах хэлэх баг. Тэгээ ийм л байна. Тэгээ ингээ хэрэгжилтийн тайлаа орж ирж байгаа. Одоо хэдүүлээ яг яах вэ? Энэ стандартын бус савнд хийгдэж байгаа хоолноос улбаатай эрүүл ахуйн бус өвчлөлийн асуудлыг хэдүүлээ яаж шийдвэрлэх вэ? Энэ дээр таад манайг хариулт өгөөч гэж хүсэж байна. За, хийн хариулах уу? 3 номер очир отарга. За манай салбарын хяналтынхан бол одоо түрүүний хэлсэн Батэрдэнэг шөнө хэлсэн сургууль цэцэрлэгүүдийн галт тоон дээр салбарын дагаж мөрдөх журам за Монгол улсад мөрдөгдөж буй сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчлэгэнд тавих ерөнхий шаардлага стандарт сав суулгад тавих энэ стандартуудыг хянж ажилдаг. За хүнсний зориултын бус хуванцар хөнгөн цагаан сав ашиглахыг хориглодог. Зөвхөн одоо биднээс тавьж байгаа шаардлага бол ган сав зэвэрдгүү паалн савтай сав суулгахтай байх. Одоо ийм шаардлагыг бас үздэг. За мөн түүхийн мах ногоо хүнс мах болон ногоо хүнс ойр зүрийн талах хэрэглэх энэ хэрэглэгдэхүүдийн тус туснаас ялгаж хяналтыг тавьдаг байгаа. За энэ хангамжийн асуудал нь одоо боловсролын яамнаас хөрөнгө оруулалтаар шийдэгддэг. Батэрдэнэг гишүүн нэмэлт тодруулга. Очроод дарга хэлж байгаа үнэлтэй. Манай боловсролын яам маш хүнд нөхцөл байдалд байгаа. Боловсролын яамнаас аврыг гэдэг хөдөлгөөн хүртэл өрнүүлэе гэж би ярьжсэн. Шинэ сургууль барьцсан. Доторх тоног төхөөрөмж нь байхгүй. Зардлан суу. Төсвөн суугаагүй. Энэ боловсролын яамны маш том гажуудал. Өнөөдөр та хэд манай Хөвсгөл аймагт албан ёсоор очир би урьж байна. Тэр сургуулиудаар нэг надтай зүг яваад үзээрэй болохгүй бол би зардлаач нь даа. Тэнд нөхцөл байдал ямар хүнд байна гэж бодож байна та нар.
Булган аймагт ямар асуудлууд байна гэж бодож байна. Яг суман дээр байгаа сургуулийн дотуур байрны эрүүл ах уу, хоол хүнсний хангамж хийж байгаа тоног төхөөрөмжүүд ямар байна гэж бодож байна. Та хэд маа сайхан стандарт уншаад байгаа. Тэгээд төсөвгүй юм чинь тоног төхөөрөмж авч чаддгүй. Тоног төхөөрөмж байхгүй болохоор хоол ихгүй гэдэг ойлголт байхгүй. За, боловсролын яам хариулах уу? 1 номер Бачаргал дарга. За, Батэрдэн гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл тодруулах өгье. Гишүүний хэлж байгаа бас бодит байдал зарим тохиолдолд бол үнэ. Хөрөнгө оруулалтын зардал батлагдсан төсөв тухайн жилийнхаа шинээр ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхэд зарцуулагдаад таардаг. Харин өнгөрсөн бараг 30-аад жилийн хугацаанд баригдсан байгаа үйл ажиллагаа явуулж байгаа сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмж нөхөн хангалтын зардал тухайн жилийн төсөвт үнэхээр хүрэлцэх нөөц болцоо туйлын дутагдaltaй байсаар ирсэн. За, үүнийг мэдээж бас гадаад хөгжлийн түншүүд, гадаадын зээл тусламжаар зохион байгуулалт хийж, за ямар ч байсан улсын төсвөр шинээр барьж байгаагаа шийдэгдээд цаана зардал мөнгө хүрдэггүй тэр бусад зардлыг бол гадаадын зээл тусламжаар бол бас нийлүүлж энэ хүрээнд бол одоо 90 сургуулийн байгууллагад бол тоног төхөөрөмжийг бол орчин үеийн тоног төхөөрөмжээр бол сургалт ялангуяа хоол хүнсний тоног төхөөрөмж 1 номер гүйцэж хариулъя 1 минут. За, энэ жилийн хувьд улсын төсөвдөр 4.6 тэрбум сургууль цэцэрлэгийн галт тогооны тоног төхөөрөмжөнд нийлүүлэхээр туссан байгаа. За, хэрэгжилтүүд мэдээж бас шинээр ашиглалтанд орж байгаа сургууль цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг нийлүүлээд энэ ингээд таарж байгаа. Стандартын тухайд бол мэдээж төрийн болон орон нутгийн өмчийн худалдаа авах тухай хуулийн дагуу тендерийн материалд шаардлага дээр бол стандартынхаа шаардлагыг тавьж байгаа учраас стандартын шаардлага хангах үйс тоног төхөөрөмж бол нийлүүлэгдээд ингээд явж байгаа. За, шинээр ашиглалтанд орчоод байхад тоног төхөөрөмж нийлүүлэгдэж чадахгүй байгаа гэдэг асуудал бол цаг хугацааны асуудал байдаг. Тухайн манай боловсролын салбарын хичээлийн жил 2 төсвийн жил дамжиж хэрэгждэг. Тэгэхээр тухайлах юм бол 25 оны төгсгөлд 4-р улиралд 3-р улирлын сүүлээр ашиглалтанд орсон сургууль цэцэрлэг дараа жилийнхаа төсвийн жилийн гүйцэтгэлийг хүлээхээс өөр аргагүй тендер зохион байгуулалт нь. За, Батэрдэн гишүүн тодруулъя. Би одоо сая хэлсэн эрхэм дарга нар хөдөө явж үзье. Бодит амьдрал дээр нь очиж үз шал өөр байгаа. Ажил хийгээд гүгээд байгаа залуучууд байгаа шүү дээ. Одоо таны хажуу сууж шин. Нийслэлийнх. Мөнгө үйдэг. Сэтгэл нэгээд байдаг мөнгө үйдэг. Өдөр тутам ажил дээр нь очиж ажиллаад байдаг, асуудалтай тулгараад байдаг. Танах тэр мөнгө нэгээд байдаг, хийж өгдөг. Нэг үлгэж. Танах Монгол улсын хамгийн том төсөвтэй яам. Өөрөөр хэлбэл танах ерөөсөө байгаа онохгүй гадаргаа. Ерөөсөө байгаа онохгүй. Энэ жил боловсролын жил шүү дээ. Тэгээ боловсролын жилдээ зориулаад ядаж над сургууль цэцэрлэгийнхаа санал ширээнээс ахуулаад над хоолныхон тоног төхөөрөмжийг шийдэж өгчлээ. Энэ дээр үзүүлэлт нь биш шүү дээ. Энэ шалгалтын дээр 25% нь хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үргэлжлэгийг өвчтсөн. Тэгээ хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өвнөөс улбаатай шүү. 100 мянган хавдрыг бид нар бэлдэж шүү. За, үг гэлсэн үү? Асуулт асуусан. Аль яамнаас уу? Боловсролын яамнаас уу? За, боловсролын яам 1 номер. За, нэмэлт мэдээлэл тодруулах үгүй. Боловсролын салбарын төсөв 80 гаруй хувь 90 орчим хувь нь цалин 93 мянган албан агчдын цалинд зарцуулагддаг. Таны хэлсэнчлэн бас боловсролыг дэмжих жилийн хүрээнд хөрөнгө оруулалтын төсөв бол 2 дахин нэмэгдсэн. За, энэхүү хүрээнд бол сургууль цэцэрлэгийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр за хүртээмжээ дагаад барьсан барилга түүнийг хангах үйл хэмжээний сургалтын үйл ажиллагаа хэвээ явуулах тоног төхөөрөмжийн зардал төсвийг бол бас тооцоод судлаад ороод явж байгаа. Харин сургалтын үйл ажиллагаа хэдийн явагдаад эхэлсэн байгаа эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд тооцоо судалгаагаар бүрэн шинжилгээд 1.9 их 80-ийн тооцоо судалгаа гарсан байдаг. Энийг бол 1 жилийн төсвөөр нэг дор шийдэх бол боломж болцсон бас байдаг юм билээ. Харин
энэ боловсролыг дэмжих жилийн хүрээнд гол суур тавигдж байгаа. Боловсрол За даасан мөгийн гаммаа гэж асуулт асууя.